Сайн байна уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Суудхан төлөгчийн хуулийн этгээд олгосон орлогод ногдуулсан суудхан албан татврын тайлан буюу маягт ТТ13, суудхан төлөгчийн хувь хүнд олгосон орлогод ногдуулан суудгасан албан татврын тайлан буюу маягт ТТ12-т болон үн шилжилтийн ажил гүйцэтгэлийн жилийн тайланд ажил гүйцэтгэлийг хэрхэн уялдуулан тайлагнах талаар ярья. ТТ12 болон ТТ13 тайланд тусгасан боловч үн шилжилтийн ажил гүйцэтгэлийн жилийн тайланд тухайн ажил гүйцэтгэлийг тусгаагүй бол яах вэ гэсэн асуудлын талаар ярья. Татвар төлөгч маань татвар төлөгчийн үүргээ биелүүлэн хуулийн этгээд болон хувь хүн олгосон орлогод татвар ногдуулан татварыг суудхан авч тайлагнаж байгаа. Энэ хоёр тайланд ерөнхийдөө Монгол улсад байрладаг татвар төлөгчийн хувьд тусгайсан хувь хэмжээгээр ногдуулах татварууд жишээ нь эрхийн шимтгэл, ногдол ашиг, хүүгийн орлого зэрэг хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан болон шилжүүлсэний орлого. Харин Монгол улсад байрладаггүй татвар төлөгчид олгосон орлогоо суудхан ногдуулсан татварын хувьд илүү дэлгэрэнгүй орлого тусгагдсан байдаг. Оршин суугч бус албан татвар төлөгчид олгосон орлогод ногдуулсан суудхан татвар, төлөөний газрын гадаадд шилжүүлсэн ашиг орлого, газрын тосны салбарт гадаадд шилжүүлсэн чөлөөлөгдөх орлого, Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчийн техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого, үн төлбөргүйгээр бусдаас авсан бараа ажил гүйцэтгэлийн орлого зэргийг тайлагнуулдаг. ТТ12, ТТ13 маягтаар Монгол улсад байрладаг болон Монгол улсад байрладаггүй мөн харилцаа хамааралтай болон харилцаа хамааралгүй талуудтай хийсэн ажил гүйцэтгэлийг нийтээр нь тайлагнадаг бол эдгээр тайлангаас зөвхөн харилцаа хамааралтай талуудтай хийсэн ажил гүйцэтгэлийг л үн шилжилтийн ажил гүйцэтгэлийн жилийн тайланд тайлагнах учиртай. Тиймээс татвар төлөгч та ТТ12, ТТ13 тайлгансан орлогыг үн шилжилтийн ажил гүйцэтгэлийн жилийн тайланд харилцаа хамааралтай талтай хийсэн ажил гүйцэтгээтэйгээ уялдуулж тайлагсан байх шаардлагатай. Нөгөө талаас үн шилжилтийн ажил гүйцэтгэлийн жилийн тайланд харилцаа хамааралтай талтай хийсэн ажил гүйцэтгээг ТТ12, ТТ13 тайландаа мөн уйж тайлагнах ёстой. Үн шилжилтийн ажил гүйцэтгэлийн үнийн дүнд ямар нэгэн хязгаарлалт байхгүй харилцаа хамааралтай талтай хийгдсэн бүхий л гүйцэтгээг нэгтгэл болон задаргаа хэлбэрээр тайлагнах шаардлага тавигддаг. Мөн дээр хоёр тайланд нь хавсралттай байдаг бөгөөд түүнд гадагш шилжүүлсэн орлогод давхар татврын гэрээг хэрхэн ашигласан талаар тусгасан байдаг. Энэ хоёр тайланд тусгагдсан оршин суугч бус этгээдийн байнга оршин суугч татвар төлөгчөөр бүртгэгдсэн улсын нэр, татвар төлөгчийн дугаар зэрэг нь үн шилжилтийн ажил гүйцэтгэлийн тайланд харилцаа хамааралтай талтай хийгдсэн бол адилхан бичигдэнэ. Татвар төлөгч хувь хүн болон хуулийн этгээдэд олгосон орлогоос суудхан төлөгчийн үүргээр татвар суудхан ногдуулж тайлагнасан бол харилцаа хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйцэтгэлийг нарийн нягтлж үн шилжилтийн тайлангаа гаргахыг зөвлөж байна. Үн шилжилтийн тайлан хугацаанд нь гаргаагүй бол зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулдаг. Харилцаа хамаарлаа баримтжуулж Монгол улсаас их үүсвэртэй орлогоо хамгаалъя.